Одон дээр суух тавтамаар л би бол хөтлөгчийн хот. Физикч биелгүүн кино шинжлэх ухааны нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дээр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны Одон дээр радиогоор хүрч байгаа. Дугаарыг хялбар хоримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Өө, дайжгүй. Чи юу нэг чинээ байж ивэл яадгийг. Үе ирж яхаар уу? Гэхдээ хүн очиод ажиллаа хийх гэдэг чи дуудаад идэв үст. Энд чинээ ирээд бичвэл бол их амар байгаа байхгүй юу? Уул нь бол харин тийм байна. Гоё юм. Студ дээрээс болсон ч гоё юм. За өнөөдрийн бит хоёрын ярих кино бол за бэлгүүнийг Марс гаригаас аварсан ийм кино байгаа. Марсын иргэн гэдэг нэртэй тий. Маршин гэхэр чинь. За нэрт найруулагч Ридли Скоттын найруулсан 2015 онд гарсан. 15 хоног. 10 жилийн өмнө. 10 жил болцсон. Яг би бүр гайхаад юу болоод байна. Тийш тий. Тэгээс аль хэдийн 10 жил болчихчих. За ер нь хүн өөр гариг дээр ганцаараа үлдчих юм бол юу хийх вэ? Тэгээ дэлхийтэйгээ хэрхэн холбогдож яаж аврах вэ гэдгийг харуулсан юм кино байгаа. Зохиолч нь Энди Вайер баг шүү гэн тий. Энди Вайер тий. За энэ ер нь ямар зохиолч хин гэдэг зохиолч яг юун зохиолч вэ? Энэ Энди Вайер ер нь багасаа иймэрхүү нөө сансрын аялал гэж байдаг шүү дээ тийм. Тим юмд одоо баг хоббито донтоо хөгдөөсөн юм л. Тэгээд тэргээрээ зохиол бичгийг хүсдэг, айгу дуртай, хайртай тэрэндээ. Тэгээд яг хөө хэсэг боломж нь олддог үлээсэн байна л та. Яг ингээ харахаар мань нөхрийн түүх нөө хинтээ их төстөө, чишин льютэй их төстөө. 3 3 body problem. Гэтэ нэг нь баруунд нэг нь манад ойрхон дөрцөн манад гинэ. Ойрхон дөрцөн нөхөр. За ингэж явж байгаад өөрөө блог хөтэлдэг болсон байгаа байхгүй янз янз. Тэгээ өөрийнх нь нөгөө нэг юм янз янз санаануудаа бичдэг тэнцээ. Тэгээ ийм нөхөр тэгээ блогороо ч өөрхөн алдартай болсон. Тэгээд тэр блог дээр хамгийн анх Маршины зохиолыг үнгүү тавьж эхэлсэн ба. Зүгээр өөрийнх нь блогийн тэмдэглэл байсан байхгүй юм чинь. Тэгээ ингээд тэмдэглэгдсэн чинь нөгөөтгөн бүр амар вайрал болоод хүмүүс бүр хүлээгээд мэйл өчтдөг гэсэн. Шүн мөн мэйл өчтдөг. За бараг чи маргааш өглөө те дараагийн чаптер оруулахгүй гэрээ чин гадна эзэнгүүд хосог хүлээж байгаа шүү дээ. Амар юм болж исэн гэд. Тэгээ манай хүн зохиол Маршиныг тэгж блогийнхаа өөрийнх нь тийм тэмдэглэл маягаар одоо манай хиний гол дүрийн жүжигчин Мат Дамины гол дүрийн нэр нь хэмлээ дээ. Тэрний Вотны өдрийн тэмдэглэл маягаар бичиж оруулаад ингэж явж байгаад дараа нь бүр алдартай болоод тэр үед яасан гэхээр нөгөө нөхөр чинь бүр нөгөө паблишинг ирэх яваад худалдахаас аргагүй болсон. Гэтэ үнэтэй зараагүй $1 зарсан гэдэг байхгүй. Энд чинь баг Монголд $1 ном одоо авч чадахгүй шүү дээ. Ер нь дэлхий дээр одоо баг хаач $1 ном авахгүй байхаа. Тий. Тэгвэл Вотны чинь нөгөө нэг юм яриад тэмдэглэлээ хөтлөөд байдаг шүү дээ. Яг тэрийг л бичсэн юм байна. Тий, яг тэр өнцгөөс нь бичсэн байсан гэж байгаа. Тэгээ ингэж бичээл тэгээд Холливуудад ч таалагдсан, томчууд ч таалагдсан тэр номоо $1 зарсан чи бестселлер болсон нөгөөд. $1 зарсан ном бестселлер болчихж байгаа шүү дээ. Тэр чи давхар аимшигтай гоё, айгүй гоё түүхэл байгаа юм л да. Тэгээ ингээд Маршны киног ерөнхийдөө хий гэдэг санаанууд тэр үеэс төсөл тэр үеэс яригдж эхэлсэн юм байлээ л те. Нэг надад айгүй нөгөө хинтээ чишин лүтэ ягаад зүрлсэн бэхээр энэ үедээ энэ манай хүн зохиолоо бичиж явж байхдаа сүүлд бас нөгөө нэг Hail Mary гэдэг монголоор юу лээ? Ямар прожектыг орчуулсан байлаа. Миний баг өдөр тутмын амьдралдаа ашигладаг үгнүүд оруулсан тийм юу байсан. Hail Mary project гэдэг тэнгэр мэдэг гэж орчуулсан монголоор. За бараг л юм шүү. Харин тэгээ яг нэг өдөр тутамдаа миний ашигладаг үг те нэг тэнгэр миний амьдралыг нэг тэнгэр мэдхгүй болохоор тэгээд тэрийг гаргасан тэгээд энэ үедээ манай Энди Вайер болохоор инженер, физикч, биологч, арайч палеонтологч гэх юм да, археологч те ийм төрлийн хүмүүстэй айгу найзууд юм байлээ. Тэгээ ингээд айгу юм сайн санаа солилцдог. Бүр ингээ өөрийнх нь Маршин дээр ашигладаг тэр пуужингийн загварын тэр бүх NASA-ны юмудаа сурсан байгаа байхгүй өөрөө. Тэгээ ингээд мэйл өчиж асуудаг. Тэгээ энэ хүлэг яагаад ийм байдгийг те яагаад энэ хүлгийг хөөхө доор нь юм тэдэн ширхэг бустер байгаа. Тэр бустерыг жишээ нь би нэгийг унтраагаа хийчихвэл яах вэ? Эсвэл бүгд унтарчвал яах вэ? Ер нь дэлхий дээр слингшот хийж болох уу? Марс дээр слингшот хийж болох уу? Тэг иймэрхүү зүйлүүдийг асууж ингээ аюулсан санаа солилцдог. Тийм болохоор одоо болтол ер нь манай хүний зохиолыг айгу scientific одоо шинжлэх ухаанч суурь маш сайн айгу сайн болсон гэж одоо үздэг. Ихэнх зохиолуудын шүү бүр зөвхөн Маршнэгч биш үү. Ихэнх зохиолуудыг шинжлэх ухаан суурь маш сайн болсон гэдэг мэдээж алдаа байгаа. Эн чинь урлагийн бүтээл гэхээр алдаатай болдог гэсэн үг биш. Эн чинь
бас яг жинхэнэ бодитоор нь ийг айчвал Тийм бас сонирхолгүй болж тийм сонирхолгүй шүү дээ. Тийм нэг хоёул Армагеддон ярьсан шүү дээ. Тийм Армагеддон дээр бол угаасаа тэр шинжлэх ухаанаа тийм шинжлэх ухаан бол энэ бишээ эн чин драма гэсэн гэдэг шиг мэдээ шинжлэх ухаан байгаа гэхдээ тодорхой хэмжээний драманы хольц тийм чи бэжиж эн чин гоё урлагийн бүтээл болно. Тиймэрхүү зүйлүүд байгаа. Гэхдээ Маршин дээрээс бол чинь Армагеддон шиг олон алдаа гардггүй гэж байгаа. Манай хүн болохоор өөрөө ч гэсэн ер нь кинонууд дээр хий гэдэг юунууд нэг тийм шаардлагууд тавьдаг юм билээ. Миний киноны одоо энэ ингээд шинжлэх ухааны зохиолын энэ шинжлэх ухааны фактууд нь би өөрөө ингээд энэ найзаасаа тэр маань юм rocket scientist энэ найзаасаа тэр нь физикч хүн байгаа юм. Бид нар ингээд ярилцаж хөөрөлдөөд ингээд энэ одоо загваруудыг модельүүдийг гаргаад ингэсэн юм а тэгэхээр кино болох гэж байгаа бол эдрийг битээ солиороо гэж өөрөө хүсэл тавьдаг юм билээ. Тэр нэг кул санагдсан надад. Нэг талаар бас Нолан шиг байгаа байхгүй тийм. Нолан ч бас айгу хатуу штэ тийм. Ерөөс энэ бол бодит л байх хэвээр гэж үздэг. Тэр Neil deGrasse Tyson хүртэл нэлээд магтсан байдаг юм байна. Миний үзсэн шинжлэх ухааны кинонуудаас хамгийн одоо оновчтой шинжлэх ухааны өвгнүүд нь хамгийн оновчтой кино бол энэ кино гэж магтсан байдаг юм. Тэгээд энэ үе их гоё. 2013 онд Gravity гарцсан. Тий. 2 жилийн дараа юу гарч байгаа? Martian гарч байгаа. Тий. Дунд нь Interstellar гарч байгаа. 14 онд. Тэгээд 2016 онд Arrival гарсан байхгүй. Ерөөсөө миний хувьд бол ингээд аимшигтай гоё 3 жил. Дан нэг science fiction тэг бүгд айгу science fiction шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд нэг жилийн зайтай гарсан. Neil deGrasse Tyson-ы Twitter би тэр үед дагдаг байсан. Мань нөхөр Gravity гарахад Gravity-гийн нэр нь буруу гэж хэлсэн. Наадах чинь Zero Gravity гэж нэрлэг байсан. Үнэн дээ яг түүхийг харах юм бол үнэн тэр чи ямар ч Gravity байхгүй кино байхгүй юу? Таталцал үгүй гэдэг кино байхгүй юу? Уул нь бол таталцал биш. Тэг float гэдэг нэртэй кино. Тийм уул нь тийм float гэдэг нэртэй байх хэвээр. Тэгж ингэж агуу ингээд соёлтойгоор гоё шүмжилж байгаа юм л. Яг манай Neil deGrasse чинь бас жоохон заримдаа ширүү үхтэй нөхөр л төө. Хит зарим юм дээр хит шооч гэх юм уу да тий. Тэгсэн Interstellar гарлаа дараа жил нь. Би яг бүр ингээ анаа хүлээдэг байхгүй. Interstellar-ыг мань нөхөр юм хэлэхгүй байх. Арай Keep Torrent-о зодтолдохгүй байх гэсэн чинь Interstellar шиг мангар кино. Interstellar бол баг Gravity-гаас илүү мангар кино. Яасан гэсэн чинь хүн төрлөختөнд сөнөөд бүр ингээд амьдрах те юм хайгаа байжсэн чинь хажууханд нь хид хідэн гариг бахад өөр галактик дээр очиод тэр нэггүй бүтэлгүй яасан гэсэн хар нүх тойрч иргэдэг байхгүй болгож байгаа тэр киног ерөөс тэгсэн чинь бас нэр логик нь бодоход тийм те хажууханд Марс гэ гариг бахад хаа байсан өөр галактикаас амьдрал байх боломжтой тийм нарны систем болсон чинь нөгөөх нь их бүтэлгүй те хар нүх тойрч иргэдэг бүр нэг яах гэж байгаа нэг юм. Одоо монголоор нөгөө ёстой заяан хайсан гэдэг үл нэг муухай эвгүй өгнүүд байдаг шүү дээ хатуу өгнүүд те. Тийм болж байгаа байхгүй. Тэгээ Martian гарсан чи арай чиний дөрөвнээс нь айгу одоо магтсан маягаар те зөвлөлөж магтсан маягаар хүлээж авсан. Гэтэ нэг зүгээр ингээ шоолоод хилцсэн юу гэсэн гэхээр манай хүн Америкийн засгийн газар Matt Damon гэдэг нөхрийг аврахын тулд хитрхи их мөнгө үрж ийн энийг зогсоох хэрэгтэй. Тэгээ ингээ харсан чи нэрэ яасан гэхээр Цэрэг Райныг аврах уу гэдэг дээр чин Байлдагч Райныг аварсан дээр чин манай хүнийг очиж аварч байгаа. Ингээд харсан Interstellar дээр чин бас Matt Damon явж байгаа. Бас аврагдж байгаа тий. Ингээ явцсан. Дараа нь Martian-ыг харсан чинь нөгөө Matt Damon чи хаягдцсан тэнцээ. Тэгээ бүр нөгөө ийм гоё яриануд үүсч эхэлсэн штэ. Онгоц юм уу, усан онгоц те галтэргийн сууж байгаа бол наад дотор ч Matt Damon байгаа үгүй шалгав. За тэгээ эхлээд Matt Damon байхгүй байгааг мэдэх юм бол Tom Hanks өнөө шалгав. Энэ хоёр хүн байх юм бол наа чи болохоо болчиход байна манайхаа. Тийм юм. Гэтэ их гоё яасан байгаа. Бас нэг шинжлэх ухааны айгу Neil deGrasse Tyson ингээ шүмжилсэн хоёр юм юу гэсэн гэхээр яг онлын хэвд боломжтой хоёр зүйл. Нэг нь бол нөгөө түмс тарьдаг шүү дээ. За манайхан бит хоёр нөгөө спойлдохгүй замбраагүй ярьдаг дүрмээ баримталж ярьж байгаа шүү те. Дарааллаар нь биш. Тэг яг гэвэл чи 10 жилийн өмнөх кино шүү дээ. Миний ихэнх нь энэ киног үзсэн байгаа хаа. Үзээгүй хүн байвал тэгээд одоо үзээрэй гэж хэлээ. Тийм. Гэхдээ яг Martian бол яг спойлдод ийм юм болцсон гэдэг нэг сюрприз бол багтаа кино л доо. Тийм. Энд чи яг очиод аварж байгаа юм л үйл явдлыг харуулж байгаа. Яг амархан. Тийм амархан тий. Тэгэхгүй гинт нэг үгцэн хүн босч ирж мэрдэг. Тийм спойл бол байх. Амар юм байхгүй тий. Тэгээ эн чин ясамин дээр манайхан ерөөсөө Martian-ыг нэг
бит хоёр ингээ ярингууд спойлтлоо гэдэг юм бол зүгээр та хэд гүйлүүрийн аялал уншаагүй л байна гэсэн. Эсвэл Робинзон Крузо уншаагүй байхгүй. Энэ хоёрын сансардах хувилбар байхгүй юм чинь. Тийм л кино. За ингээд Маршныг харангууд ямар шинжлэх ухааны гоё факт гардаг вэ гэхээр манай гол дүрийн энэ хүн маань ангараг гариг дээр монголоор ангараг гариг дээр төмс тарьдаг. Нийл дэгрэс Тайсон бол ингээ хүчтэй шүмжилсэн. Яг тэр өөрийнхөө өтгөнөөр төмсөө бордоод ингээ наа чин боломжтой олно гэсэн. Гэтэл өнөөдөр NASA дээр хид хідэн өөрөө явагч аппаратуудыг бид нар явуулаад үзсэн шүү дээ. Хөрсний ямар химийн нэгдэл байдгүй те хийхэн төмрөөс бүрддэг спектрийн анализ буюу одоо ямар бодисоо тэр дотор бид нар бүгд маш сайн мэддэг. Энийг нь харах юм бол Марсын хөрсөн дотор хортой нэгдэл одоо полихидроэнтер гэж нэрлэгдэг юм хортой нэгдлүүд байдаг. Энэ нэгдлүүд бол ерөөсөө полихидро биш юм байна. Перклоретс гэнэ. Ийм нэгдлүүд байдаг. За энэ нэгдлүүд бол ерөөсөө яахгүй. Тэр төмсийг тариад би давхар өөрийнх нь биенээс ялгараад гарсан хорыг тийшээ өгж байгаа шүү дээ. Одоо бүдүүлгээр ярих юм бол тий. Тэгэхээр эдгээр чи хоорондоо резонанст орох буюу одоо нэг дэмжиж илүү хортоол юм болно. Бүр идэж болохгүй тэрийг. Тийм нэг юм ингээ алдаа гаргасан. Гэтэ би бол энийг нэг алдаа гэж боддог шүү дээ. Чин бүр тэр нарийн ямиг бодохгүй бол манай хүн тэнд үлбрөөд өгч шүү дээ. Тэгэхээр энэ бол яг нэг урлагийн юунаас орж байж болох л драма л байж болж байгаа. Тэрийг нэг заавал ялах гэж дахиж амар хүчтэй адал явдал өгöd авах хэрэггүй л санагдсан. Юу яатсан юм? Одоо ч летус тарьсан байгаа юм шүү те. Летус л амжилттай ургасан. Бус нь хөрслөгтэй байгаа юм. Тийм, хөдөлгөөтэй байгаа. Гэтэ ер нь бол ирээдүйд төмс байтугай гаргаж явна гэдэг амар өндөр найдвартай итгэлтэй байгаа. Тэгээ тэр их нөгөө нэг ботаникч хүмүүсийн хэлж байгаагаар бол боломжтой л гэж байна. Ягаад тэр хөрс байгаа. Температурыг бид өөрсдөө зохицуулчихна. Тэгэх юм бол эн чинь ямар бордоо явах уу, ямар нэг шимт хичээл гаргах уу, ямар экологийн процессыг явагдах уу гэдгийг л бид нар сайн уур амьсгалын тааруулаад өгчих юм бол ер нь боломжтой наа чи гэж. Тийм, манай кинонд гарч байгаа яг тэр төмс тарьж байгаа үйл явц шүү дээ. Яг тэр экологи тэр юуг нь бүрдүүлж өгч байгаа шүү дээ. Ургах нөхцөл байдлын те одоо талбайг нь яг хүлэмж хийж байгаа. Хүлэмж хийж байгаа. Тэр яг биелдээд өгчих юм бол за тэр хортон мортог нь одоо цаашаа дараагийн асуудал болоо. Яг тэгж ургах уу одоо. Яг тэгж ургана. Тэр бол ерөнхийдөө бид зарим ботаникч хүмүүсийн найдаж байгаагаар итгэж байгаагаар бол найдах биш итгэж байгаа юм байна. Боломжтой гэж байна. Тэгээд ерөнхийдөө бүр ингээд дэлхий дээр энэ нөхцөл байдлыг үүсгэхэд хий гэдэг туршилтуудыг тавих одоо юунууд эхэлсэн. За нэг нь бол бүр Монголоос өрсөлдөх гээд байж байгаа шүү дээ. Тэр хүмүүс яах вэ гэхээр манай говьд төстэй нөхцөл байдал байд юм байна. Тэгэхээр энэ ч бас ингээд туршилтууд хий. Тэнгүүд нөгөө говийн ургамал гэж байгаа шүү дээ. Тэдэрийг эхлээд туршия гэдэг чинь юм туршилтууд байдаг. За миний мэдж байгаагаар бол бид нар Антарктидад тодорхой хэмжээний ургамлыг ургуулж чаддаг гэдэг чинь Марс дээр бол боломжтой. Яг нь Марсын нэг асуудал Марс соронзоо өнгө учраас цацраг өвтг шууд газар хөрс рүү бууж байгаа. Тэгэхээр тэрнээс хамгаалахгүй болохгүй. Эсвэл магадгүй хоёул фантазаар бодох юм бол цацраг итэх гэдэг чинь хүлэмжийн бол ер нь амар гоё энерги их үсрүүлж байгаа байхгүй тий. Одоо хүртэл ингээд зарим юм тэмцээнүүд болдог штэ хин том шивга ургуулах уу, помидор ургуулах уу гэдэг. Тэрэн дээр зарим газар юу ашиглаж яах гэхээр ингээд нөгөө хит улаан туяагаар бөмбөгддөг тодорхой цагуудад тухайн ургамлыг тэгэхээр хит улаан туяач илүү өндөр энергитэй учраас илүү тижил фотосинтез явуулах чадварыг ихсэгдэг ийм тохиолдлууд байна гэнэ л дээ. Тэгээ ингэж болж байна. Тэгэхээр магадгүй энийг зохицуулчвал боломжтой гэж магадгүй. Тийм шүү дээ. Ургамал чинь хит улааны чинь л илүү хидэд байгаа шүү дээ. Ер нь л гэрлээ. Хит ягаан. Тэгсэн тэр яг тэр төмс тарьж байгаа хэсгийг хийхин тулд бүр төмс тарьсан юм байна. Жихнээс нь студ дээр. Тэгээд яг бодит юм шиг харагдуулж байгаа юм байна л да. Жинхэнэ болж. Тэгээ эн чин зураг авалтаа юунд Будапешт хийсэн байсан. Тийм байлаа. Би Будапешт очихдоо энэ чи нөгөө Маршны зураг авалтыг гэсэн студийн юу гэ тэрийг нэг харжсан. Энд зураг авалтаа хийсэн юм. Тэгээ дараа нь нөгөө яг энэ манай гол дүрийн Маттемэн ингээл Марсын хөрс энтрээр явж байгаа штэ тий. Нэг юм улаан өнгийн гэрэлтэй. Тэдрийг бол бүгдийг Йорданд хийсэн юм байна. Нөгөө Йорданд чи алдартай улаан тэнгис байгаа шүү дээ. Тэрний хавийн нутаг дэвсрээр хийсэн. Тэгээ тэр нэг ровра Йордны тэр нэг юуны музейд бэлгэлсэн гэнэ. Бэлгэлсэн. Кино урлагт үнэтэй хөндөр оруулсан гэж. Марсын одоо дүр зургийг бодит болгож өгсөн баярлалаа гэх. Уг нь тэр чинь манай бас хийвэл хийчмээр л байгаа байхгүй. Манайх бол тиймэрхүү төстэй газрууд бол зөндөө шүү дээ. Яг тэр гээд гоё тэр кино урлагаа манайх ийм боломжтой гэдгийг сурталчилж чадахгүй байна л та.
тийм нэг гарц байхгүй байгаад. Гарц байхгүй яг дээрэс нь бас яг одоо ийм зүйл дээр харах юм бол бидүүд кино урлагийн энэ том студиудын боломжуудыг өгөхөөс гадна те жишээ нь говийг ингэж ашиглая гэдэг иймэрхүү зүйлүүдээс гадна манай газар зүйн онцлог ялангуяа говийн бүс энэ бол маш хуурай одоо орчин багхгүй. Тэгэхээр энэ орчинд сансартай холбоотой киноч хийж болно, судалгаач хийж болно. Тийм шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө тэнгэрээс орж ирж байгаа цацрагууд маань хуурай орчинд яг сансраас бууж ирэхдээ алдаа багуулсан агаар мандлын эффект багуулсан байдаг. Энийг юусоо шууд бүртгэж авдаг юм радио зүгээр хэдэн 5-г аваачаа тавьчих боломжтой байхгүй юу тийм чи. За тэхийн бол ёстой нөгөө миний хийж байгаа болцоо ханахуй нэр гэж юм уу тэрийг ингээд судлах боломжтой. Тэгэхээр яг чиний хэлж байгаа бид нар бол энэ гарцыг гаргаад өгөх юм бол кино урдагч гэлтгүү шинжлэх ухаан дээр ч гэсэн айгүй олон юм хийх боломж болно энэ чи үргэлж бэж идэг. Тэгэхээр яг магадгүй манай сонсогч нар донд энийг сонсож байгаа юм бэ л дээ. Энэ тал дээр хөөцөлдөх хэрэгтэй. Заавал. Тэр чинь тэгэл тэрнийгээ дагаа зөндөө мөнгө орж ирнэ шүү дээ. Тийм. Чинь сансрын судалгаа их чинь хэдэн тэрбум доллараар судалгаанд зарцуулж байгаа шүү дээ. Тийм. Ерөөсөө өнөөдөр бол сансрын судалгааг бид нар ингээл монголчууд бидэрт пуужин байхгүй гэдэг ч юм уу гэд хийхгүй барах ямар ч одоо үндэслэл байхгүй. Энэ чинь орчныг бүрдүүлэхээс эхлүүлэл янз янзын аргыг одоо нөгөө хий гэсэн хүн арга олно гэдэг штеп. Тийм нөхцлүүд бол тэнцээ байж л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар л энэ хөгжүүлээсэй л гэж үздэг штеп. Айгүй боломжтой л харагдаад идэг надад. Тийм. Нисгээс бусдыг хийчих болж л байна штеп. Тийм нисгээс бусдыг очихоос бусдыг ч юм уу тийм. За анхын зохиолоор кино хийгдэнэ гэсэн чинь Ridley Scott уншичаад Prometheus үргэлжлээ шууд цаашаа жигээд энэ л шууд орсон юм байна. Энэ киноноос олж Prometheus хойшлогдсон штеп нэрээ. Prometheus 2 дугаар анги чинь юу гарлаа? Covenant гарлаа. Тийм, Covenant Alien-тайгаа буцаж холбоод нийлүүлээд болгосон. Тэр Prometheus 2 дугаар анги үг нь яг тэр Prometheus-тайгаа илүү холбоод ингээд явсан бол гэж би боддог. Хитрхийн нөө Alien лугаа ингээд анхаарад явцсан. Тэр жоохон юутай. Сэтгэл гонсоолгомоор үйл явдал болсон. Гэхдээ Ridley Scott маань энэ киногоор 2 дахь Оскартаа нэр дэвшиж байгаа. Эхнийх нь Gladiator-аар бүр цум хийсэн шүү дээ. Тэгэд чи 15 жилийн дараа арай гэж дараагийн Оскартаа нэр дэвшиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол маш их сэтгэл болоод авьяасаа гаргасан тодорхой харагдаж байгаа. Энд чи 7 номинац нэр дэвшиж байгаа шүү дээ. Тийм. Одоо гэхдээ бас яг нөгөө зохиолыг харах юм бол яг Ridley Scott-ийн хамаг нөгөө мастер ийм өөрийнх нь скиллүүд орцсон аягүй сайн мэдэгддэг шүү дээ маршны зохиол дээр. Тэгээд Prometheus ашиглах байсан юмнуудаа бүгдийг энэ дээр ашигласан гинэ. Бүх гой санаанууд юу гэдгийг тэрийг бүгдийг ашиглаад тэгээд тэр Alien Covenant гэдэг нь тийм хошин шог юм болсон юм билгүй дээ. За тэр фэнүүд нь сонсоод дууралчих гэж яана. Хэлэхэд би өөрөө ч гэсэн фэн байгаа шүү зүгээр. Тэр сэтгэл төрөг болохоор л тэгээд хэлчихлээ. За тэнцээ үлдчихдэг. За амьд гарчлаа. Дэлхийд анхны одоо холбоо тогтоож байгаа. Hexadecimal. Яг хоо ямар технологи энэ? Тэр одоо миний талаа ойлгож тэр яг миний бүр айгу мэдгүй салбар руу орж ирчихлээ. Яг миний мэдж байгаа тэр ингээ хуучны юмнуудыг бас давхар ашиглаж байгаа. Орчин үеийн нэг юм коучлын юмнуудыг ашиглаад байгаа шүү. Магадгүй хасаа айгу сайн мэдчихэж магадгүй. Хасаа бол амар сайн мэдчихэж байгаа. Тэрийг бол хасаа айгу сайн мэдчихэж магадгүй. Яг тэгэхээр эн чинь нөгөө space technology чинь давхар харилцаа холбоо орж ирж штэ тийм. Тэр чинь бүр тусгай одоо space communication гэдэг шинжлэх ухаан болчихж байгаа юм бэл. Тэр бол бүр би нэг сонирхож үзсэн. Яг нөгөө Martian-аас бол сонирхож үзсэн. Тэгээд за энийг яг ингэж унших юм бол одоохондоо бол мэдэхгүй мэн гэ тэгээд түр орхицсан. Тэрэн дээр бол мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ кинон дээр тэр холбоо барьж байгаа технологиуд байгаа штэ. Тэрэн дээр нэг гоё хэсэг гардаг нөгөө хуучны хаягдсан спирит байгаа штэ. Тэрийг очиж дастыг арчиж агаад ажилуулдаг. Тэр надад их гоё санагдчихсэн. Тэр нөхөр чинь нөгөө юута цуг opportunity-тэй цуг буучаад хоёулангийн 90 хоног 3 сар ажилуулна гэжсэн чинь opportunity яг нөгөө spirit нь дэмий тэмж явж байгаад гаццсан байхгүй. Нэг дугуугаа гацаагаад тэгсэн яг удаагүй дээрээс нь шороо шуураад тэгээ нөгөө нарны панел дээр нь шороо очиж тогтоод тэгээ манай хүн чинь бай болцсон тийм. Тэрийг аваач сэрэж байгаа тэр их нэг юм нөгөө хүндэтгэл өгж байгаа тийш тэр нэг гой санагдчихсэн. Нод гэдэг халтан болгоо авдаг тий. Тийм тэр opportunity чинь 13 сар ажиллана гэсэн юм чинь 14 жил ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэр ёо унтрахтаа хэлдэг үг нэ айгу тэр хөлмөр. Хөөхөн айгу хөөхөн чинь амар сэтгэлтэй байгаа байхгүй тэр чинь тий. Одоо бас энэ киноны нөгөө юм шууд сансрын технологитой ингээ байнга холбогддог юм юу гэсэн чинь энэ Martian-ы анхны кино зохиол байгаа шүү дээ, скрипт байгаа шүү дээ. Тэрийг анхны NASA-гийн нөгөө Orion сансрын хөлгийн тестэн дээр аваачиж өгч ирсэн юм бэл.
уншуулж байсан. Тестийнх нь үеэр тэргээрээ бүр ингээд энэ кино бол ингээд энэ сансрын технологи, Марс дээрх ровер те энэ зүйлүүдэд ингээд амар их dedication өгж байгаа шүү. Маш их юм хүндлэл те холбоос өгж байгаа шүү гэдгийг бас давхар харуулж байгаа гэдэг юм байлээ. Тий, ер нь NASA бол нэлийн оролцоотой ажилласан юм байна. Яг бид нэр Марс дээр ийм одоо хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Бид нар Марс дээр очиж линкин техник гэсэн юмнуудаа технологиудаа нэлийн танилцуулсан юм байна. Тэгээд NASA-гаас ч гэсэн хүмүүс зөвлөхөөр ирж одоо кинон дээр ажилласан гэнэ. Миний лав эн чинь бүр анх үдсэн одоо ангараг дээр үйл явдал болж байгаа. Тэгээ 2000 оноос хойш шүү. Гэтэ яг үйл явдал болж болохтой яг жинхэнэ юмнууд гарч байгаа. Юу вэ гэхээр нөгөө бид нар ирээдүйд ангарыг угаасаа колоничлох нь тодорхой. Тэгээ хэдийд анхны колониуд явах юм бол тэр нөхдүүдэд зориулсан баазууд тэнцээ байгаа. Баазууд буюу бааз болоход бэлдсэн материалууд унгаацсан шүү дээ үжээ тий. Хоолны ч юм уу эсвэл технологийн материалууд унгаацсан. Тэрийг очиж авдаг. Тэр бол бүр ингээд амар майнд блоу байсан надад. Нэрээ тийш дээ. Энийг өмнө би кинон дээр харж илүү гэж бодохоор үгүй байх. Тэр айгу гоё санагдчихсэн. Тэнгүүд нөгөө бид нар ингээд айгу холын юм шиг санагддаг байсан ирээдүйд чинь яг хажууханд гэдэг мэдрэмжийг айгу гоё өгж байгаа хөөх тийм чинь. Яг тэгсэн. Тэгээд энэ чинь яг шинжлэх ухааны яг бидний яг хажууд байгаа технологи, яг хэрэгжсэн технологиудыг ашиглаад байгаа болохоор энэ чинь бүр энэ уран зөгнөлт кино биш. Бүр яг бодит кино шиг ингэж жигэн кино шиг болчихж байгаа. Тэр нь их гоё. Тэгээд хамгийн одоо энэ тэр роверүүд гарч байгаа тэрийг очиж асаагаад нэгнийх нь нарны панелыг гусаж мусаа. Тэр мөр бол ерөөсөө яг ингэ жигнэсээ Марс дээр байдаг юм баахгүй тий. Тэгэхээр ингээд нэг юм амар дотн гоё мэдрэмж өгөөд байдаг. Ялангуяа бүр нэг найз бүр яг ингээд энэ зохиолын уншаад нэлийн өвчлсөн нөхөр тэгээ ингээд киног нь үтсэн чи ерөөсөө нэг удаан уулзаагүй найзтайгаа эргэж уулзж байгаа юм шиг санагдчихсан гэдэг. Их л айгу романтик, драматик гоё хэлж байгаа маа тэрийг бас. За тэгээс аргагүй юм билээ энэ чинь. За ил хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банкын мэдтгэж байгаа. За бэлгүүнээ хадгаламжтай байлаа. Би харин яг өглөө өнөөдөр нийлэгсэн. Тийм үү. Ерөөсө Монголд ирсэн нэг хэдхэн шалтгаан байсан. Хэдэн хуралдаа оролцох, хэдэн ивентүүдэд дуусгах гэд. Тэгээд тэрнээс гаднах хоёр шалтгаан байгаа юм. Нэг нь болохоор яг энэ Худалдаа хөгжлийн банкныхаа нөгөө хариултаа хадгалъя гэд. Нөгөө хятад байхад яриад сонсоол те яг бодсон байхгүй. Ямар ч ирээд карта олон улсын юурууга данстайгаа холбуулаад тэгээд ингээ хариултаа хадгалдаг болгоё гэдэг. Надад болохоор үгүй амар байгаа юм. Би ч нөгөө тав удах дургу. Ямар тав удах дургу хэмээ сарын цалингаасаа тэдэн дүүрийн хадгаламжиндаа тэгж ийн гэдэг бодлого надад хэцүү байдаг байхгүй. Тэрний оронд би жишээ нь сая өглөө CU-гээс 9300 юм авчлаа. Тэнгүүд ингээл хариултанд тэнцээ тийш орохоор ингээд тааруулж тэгэхээр айгу амар. Тэгэл нэг өдөр эн чи машин би болохоор 3 өрөө байрны мөнгө цуглуулна гэж бодоод байгаа шүү дээ. За бэлгүүний сайн яриад байгаа хөтөлбөр нь юу гэхээр хариултаа хадгалъя гэдэг одоо үйлчлэгээ байгаа. Ерөөсө дэлгүүрээс худалдаа авалт хийгээд карта зурх болоход чинь л чиний хариулт чинь юу хадгаламж руу ороод энэ ч маш амар үйлчлэгээ байна. Айгу буддист гэдэг байгаа шүү дээ. Би нэг гэж. Тэгээд энэ чинь энэс гадна бас 3 өөр төрлийн үйлчлэгээ байгаа. Дандаа энэ хадгаламжтай холбогдсон. Юу тэдний бүгдийг нээлгчүүл зүгээр юм бэл. Хариулт хадгалагдаж байна. Орой болохоор чиний буцхай мөнгө чинь дансруулж орчиж байгаа гэдэг. Ерөөсөө нээгээд мартчмаар юм бэл. Тэгээд чамд ерөөсөө дарамт байхгүй, тэгээд илдэг үйлдэл байхгүй, залхуу хүмүүст бол бүр яг тохирсон ийм үйлчлэгээ байгаа байхгүй. Тэгээд жилийн дараа харсан чи 3 өрөө байлны урьдчилгаа хийгдсэн байна. Тий. За энэ зандаа байхаар уур урдах. Машин авцсан. Тий. Харин эн чинь их гоё. Тэгээд миний бодлоор бол иймэрхүү зүйлийг бол хүн алдмааргүй юм. Юу вэ гэхээр хүн миний өмнөөс мөнгөийг чинь хадгалаад өгөө гэдэг хахад би тэнцээ дугаа мөнгө хадгалуулах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхгүй бол ямар ч хүний хувьд байдаг асуудал юу гэхээр ер нь л бол мөнгө хадгалах л байдаг байхгүй. Эн чинь бас тодорхой хэмжээнд хэцүү шттэ яг үнэндээ тий. Заримдаа нэг юм шаардлагагүй юмд хадгаламжаасаа мөнгө авчих гэдэг ч юм уу тийм. Өмнөөс чи хадгалчих юм дандаа айгу гой санагдаа. Тэгээ бүр зорин очиж нийлгэсэн. За, өстой баяр хүргэе. Манай найзууд ч гэсэн маш ихээр нийлгэж байгаа юм байна. Манай нэг карт зурхоо битаа нэг нөхөр өгдөг. Тэгээд мөнгөгүй болчихно хаяа. Тэгсэр нэг мөнгө болохоор сайн олсон. Таны шинэ машин эзэн биш үү? Биш. Энээс арай жоохон өөр. Энэний бас найз нь юм байна. Тэр болох нэг хүмүүний урдуураар карт зураад байдаг тийм хоббитой юм байхгүй. Тэгтээ ягаад чинь тийм нэг хүн дайлах дуртай хүн байдаг шүү дээ. Тэгсэн чинь цаадах чинь энийг нийлгэчих болж. Одоо бүр чи таньдаа нэг бэ ус хэрэглээ. Хагас игээр дуссан. Тэгээд одоо эн чинь ерөөсөө эн чинь ямар нэг юмний одоо төлбөр төлөөгүй. Шимтгэл биш. Чи өөрөө данс руу хийгээд дээрээс эн чи хүүтэй
Тэгээ бүр миний төлөө л ийм үйлчлэг байгаа байхгүй. Ийм гоё үйлчлэгээр нэвтрүүлсэн худалдаа хөгжлөлт бүр баярлмаар санагдаад байна. За тэгвэл хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ маань 5 сарын 13 хүртэл урамшуулалттай байгаа юм байна. Энэ үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийг 50,000 болгож үржүүлж өгөх гэж байгаа юм байна. Тэр одоо бүр бас жоохон эрхлүүлж байгаа юм тийм. Арай л эрхлүүлээд байгаа шүү. Би одоо газ одоо ингээл 25 таа болчихгод надад бонус 25,000 төгрөг өгчхөр болж нийт 50,000 төгрөг надад автоматар тий. Тийм шүү дээ. Чи дэгийг их мөнгө шүү дээ. Ангалт надад бол болж байгаа юм. Айгуу гой санагдаж байна. За бит хоёрын доор нэг QR код гарч байгаа. Тэрийг уншуулж болно. Эсвэл 1819-77 гэдэг дугаарыг утас руу залгаад бүр дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Энд ингээд худалдаа үйлчлэгийн харилцагч биш бол худалдаа үйлчлэгийн харилцагч мөн бол гэдэг ингээд зааврууд байгаа юм. Тэрийг утаснаас нь бөгөөд нөгөө тэр QR-ыг уншуулаад нэг аппликейшн гарч ирж байгаа. Тэрнээс авчиж болох юм бэл. За баярлалаа. Өө тэгээд амар юм бэлээ те. Би сая наашаа ирж байхдаа л нийлэгдсэн шүү дээ. Нэх удаачгүй. Тэгэл одоо худалдаа үйлчлэл чинь тэгэл зам дагуул болсон юм биш. Нэг гадуур явж байхдаа нэг төгжирж байхдаа баг ТДБ гүчэл буцаад ороод ирэхэд яг таарна дөө ер нь. За үргэлжлээ. За ингээд кино сая чи юу ярьж ялаа нөгөө. За хадгаламждах мөнгөө ботсон чи шал өөр юм руу ороод. За гарч байгаа тойлет төр хадгаламж чинь харъя та. За холбоо тогтооцсон. Одоо эн чинь холбоонд бүр ингээд нарийн болчихж байгаа шүү дээ. Шууд мессежээр харилцдаг болц тээ. Сүүлдээ эн чинь видео явуулдаг бол яалаа. Зураг явуулдаг болчихдог. Тий. За аврах нэг төлөвлөгөө хэрэгжүүлдэг. Тэр төлөвлөгөө яг хэрэгжих боломжтой юу? Яг хуу янз янзаар л ярьдаг юм бэл. Ер нь бол энэ slingshot дэлхийн татах хүчийг ашиглаад буцаад ингээд дүүгүүрдэн гэдэг байгаа шүү дээ. Тэрийг ашиглахгүй дэлхий рүүгээ буучих юм бол бид нэр яах вэ? Тэр чинь нөгөө хамгийн гол нь түлш хэмнэх зорилготой байгаад байгаа. Бууна гэдэг чинь би хурдтах аавна гэсэн үг тий. Нэг гэсэндээ би нөгөө анх явцсан хурдаа багасгах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол тэр чинь очиод мөрөгчөж байгаа байхгүй юм нөхрий. Тэгэхээр би Марс дээр slingshot хийгээд дүүгэрдүүлчлээ тий. Тэр хооронд хөдөлгөөрөө унтраач шүү дээ. Тэгэл болоо. За тэгээд дэлхий рүү төхөөд ирэнгүүт би дахиад хөдөлгөөрөө асаах хэрэгтэй. Ягаад тэгэхээр одоо гэхдээ би өөрийнхөө хурдыг нэмэх биш багасгаж асаах хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл тэрийг би хангалттай хэмжээнд тэг рүү очтол нь багасгахгүй бол нөгөө анхны хурдаараа оцоороо дэлхийг мөргөн шидэх юм бол баларна шүү дээ. Юу аврах тэр чинь сум ирж дэлхийг мөргөж байгаа юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөхдүүд надад айгүй кул санагдаж байгаа юм л. Ягаад тэгэхээр slingshot иш нөгөө талд нь гараад өөрсдийнхөө хувьд хугацаа уртчих гэсэн түл шимжиж байгаа байхгүй тийм чи. Тэгээд түл шимжих юм бол буцаад дэлхий дээр хөнгөн буух боломжуудыг бий болгож. Давхар аюулгүй байдлаа амар сайн гаргачихж байгаа юм л да. Уул нь бол сансрын үнэд. Гэхдээ NASA-гийн их инженерүүд наа чи ер нь айгүй буул шийтэлтэй. Тийм. Бид нар бол энийг дэмжихгүй яасан гэсэн чи наа чи айгүй аюултай юм та нар хийж гин гэж үздэг юм байлээ. Гэтэ яг иймэрхүү маягаар одоо иймэрхүү survival тактикуудыг хэрэгжүүлж болно гэдэг юм бол угаасаа NASA дээр бэдэг гэсэн. Тэдний нэгийг л авч ашигласан байна. Гэхдээ энд бас нэг асуудлууд юу гарч байгаа гэхээр манай хоёр ч хоёр талдаа 8 сар аялж байгаа тийм үү? Тий. Ойрхон үед нь 8 сар аялж байгаа. За 8 сарын хугацаанд хүний бие ангараг дээр байж байгаа дэлхий рүү ирнэ штэ тий. Энэ хугацаанд бүрэн төлжиж амжих гэдэг асуудал. Тэр юу гэхээр ангараг чинь дэлхийгээс 2 дахин жижигхэн объект штэ. Таталцлын хүч нь 2 дахин жижигхэн гэсэн үг. Тэгэхээр би дэлхий дээр өдөрт нэг 50 сунадаг байлаа гэж бодъё л тоо тий. Тэгвэл би яг энэ 50 сунаалтай ангараг дээр 1 жил хийчих юм бол за 3 сар хий л та. Тэгхийн бол эн чинь миний дэлхий дээр 25 сунаалтай тэнцэж эхлэх байхгүй. Миний булчингууд ангараг дээрээ тасаад сул болоод эхэлнэ. Тэгээ сансрын замд би байнга булчингаа дэлхий дээрээ зориулж ажиллуулж хөгжүүлж явахгүй бол миний биеийг чинь нөгөө мэдрэлийн одоо нуруу нугас бүх юг чинь булчингууд л бариад тогтоож байгаа шүрмсүүтэй. Эдгэр суларцсан. Гинт хүчтэй орчинд орох юм бол тэр миний биеийг физиклийн хувьд айгуу том стресст оруулах байхгүй тий. Тэр энийг бас яг яаж шийтгэв гэдэг асуудал одоо ингээл бүгд энэ тэнд яригдчихэдэг. Canon дээр бол энэ юу бол их жижигхэн байна. Одоо хугацаа интервал бол жижигхэн. Энэ дээр бас ингээд биологийн, физикийн, сансрын инженерүүд маргадаг юм байна. Энэ яг болох уугүй. Гэхдээ яг энийг Ridley Scott их гоё шийдсэн юм гэхээр Canon дээр нөхдүүдийг жинхнээсээ дасгал хийдэг байхгүй. Тэр нь яг их гоё. Ямар ч байсан логикийн үед ингэхгүй бол надад бол чин баларна шүү гэдгийг харуулчихж байгаа юм. Тэр нь бас болчихж байгаа. Тэгээ Canon дээр бас нэг юм сонин юм гардаг нь юу тэр
агаар мандал дотор нэг хөлгнөөс нөгөө хөлөг рүү шидэлт хийгдэж ангаргийн юун дээр явж байгаа тий. Тэр бол бүр хийж болохгүй процессууд гэж байгаа байхгүй. Тэр чинь сансрын өмсгөлтөөгөө нэг юмнаас гараад нөгөө юм руу шидэгдчихэж штэ тий. Тийм байж болохгүй. Тэгэх юм бол наад хүн чинь очихдоо чад хий чинь. Тиймэрхүү юмнууд хийж болохгүй гэдэг юм байлээ. Зарим бүр яг нөгөө ангараг судлаач хүмүүс байгаа штэ. NASA дэх ангаргийн цаг агаар судалдаг ялангуяа. Тэр хүмүүс бол киноны эхлэлийн хэсэг шиг инээдтэй юм байхгүй л гэдэг юм бэл. Яасан гэсэн мэдээж ангараг агаар мандалтаа шуурга болдог. Гэхдээ ангаргийн шуурга хизээж тэгэж ингээд хүм хөөргөөд тэ юм зум унгаагаад бүр ингээд юм харагдахгүй болж молоо тийм биш гинэ. Ангаргийн шуурга бол нэг агуу гой манай Монголын зөөлөн талын салхи шиг юм байдаг гэж байгаа байхгүй. Монголын үнэртэй салхи байна. Тий, тиймэрхүү юм байдаг. Төрөөс биш өстой нөгөө нэг ингээд тэ говьд болдог ингээд угал центр шиг юм биш гэж байгаа байхгүй. Тийм наад чинь бол шал худлаа гэдэг. Тэгэнгүүт яасан гэсэн ягаад худлаа юм бэ гэхээр ангаргийн агаар мандал дэлхийн агаар мандлаас 0.4 дахин сэрэг ийм сэрэг болчингууд тэнцээ чинь нөгөө үүсэж байгаа салхиных нь ягт хүртэл багасч штэ. Тэгэхээр хүч нь багасч чинь гэсэн. За ингэ бодох юм бол хоёулаа ангараг дээр бас подкаст хийж чадахгүй болж байна. Нэгнийхээ яриг ийм зайнаас одоо хоорондоо метр 2 метр хавцаа зайнаас ярих юм бол сонсохгүй баг. Ерөөсөө барьж ав сонсох боломжгүй болчихж байгаа тийм чи. Чихэн дээр норлоод яриа гэж сонсно гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг юм нилийн чих муутай хүн шиг л болчихж байгаа. Тэгээд дагаад хоолоо өвдөхөр тийм. Тэр слингшот л надад их сонирхолтой санагдаад байт юм. Тэр чинь замаараа бас хүнс хүмүүсээ аваад байгаа шүү дээ. Тэр хятадын юунаас хятадын тусламжаар. Тэр чинь анх бол Оросынхоор ах уу гэдэг нэлээд бас яриа болж ирсэн. Болохгүй шүү дээ. Тэгснэ за энэ хятад ч угаасаа Оросын нэг юу нямаа хөлбөр нямаа гэдгээд хятадаараа чигээр явсан гэнэ. Гэтэ энэ кинон дээр бас энэ хятадын юунаас авдаг энэ зохиол дээр ч гэсэн те энэ нь сүүлийн үеийн сансрын технологиг амар дэмжсэн юм болсон маа. Дэмжсэн зөөнсөн. Ягаад гэхээр өнөөдөр бол Орос гэхээс илүү Хятад, Япон, Энэтхэг энэ улсууд бараг хоорондоо нэг үзээд Америкта тусдаа нэг үзэж чинь сансрын технологийн дээр. За Америк бол ерөнхийдөө нөгөө алдартай шаттлыгаа болвол шат төлбөрөө зөксөнөөс хойш бүх юм нь Оросоос хамааралтай болж эхэлсэн. Тэгээд ашгүйч гэжтэй одоо сайн муу хоёулаа хосолсон байдлаар тэр нэг хүн гарч ирж тэ SpaceX-ийг байгуулж ингэсэн. Тэгээ нэг гайгүй явж байгаа. Гэхдээ нөгөө талд бусад гүрнүүд энэ хугацаанд бол үнэхээр мундаг болсон тий. Энэтхэг бол өнөөдөр жишээ нь сансрын технологид маш хурдцтай хүчтэйгээр орж ирж байна. Тэгэхээр энэ киноны ус нэг лагийн юм тэрийг ирээдүг айгуу сайн хартсан санагдаад тийм надад. Тий. Хятадууд ч сайхан энэ дээр саран дээр нэгэн буулгаад боо юм болгоцсон шүү дээ. Тэрний үр дүн гэж шинэ юм гарч ирв. Тэр яг хар тал болгосноо. Тийм цаа талд нь аваачаал сум болгоцсон гэсэн үг л дээ. Ер нь бол өөрөө явдаг рөөр тэгэл тэр яг энэ зүйлүүд очиж амжилттай буурж байгаа нь бидэрт юунд хэрэгтэй вэ гэхээр ирээдүйн зүгээр тийш хүн нисэхэд л хэрэгтэй. Одоохондоо бол энэ төр бид нар ямар сарыг судлана. Гэтэ хамгийн гол нь энэ сансрын технологи буюу пуужингийн технологи, газардуулалтын технологи, communication харилцаа холбооны технологиуд хэр ажиллаж ийн гэдгийг шалгаж байгаа байхгүй. Энэ маш сайн өндөр болчих юм бол магадгүй 5 жилийн дараа NASA ахиж саран дээр хүн буулгахад бид нар энийг лайваар үзэх байхгүй шүү дээ. Бид нар лөө шууд видео колл хийх байхгүй. Энийг тэгэхээр дараа нь эсэргүүцэх боломжгүй дээ. Тэр нь их чухал. За ингэ буулгачих юм бол ангараг цаашаа хоолын зорилго гэдэг. Тэгээ магадгүй одоо яг тэр үед ашгүй Matt Damon маань хөгшөрцөн л байх багтдаг. Арайч Matt Damon-ыг явуулахгүй л байх тийм. Энд баг өөрөө нисч магадгүй тэр жоох итахаар. Би анхны хүн болно гэж мэдгэлээ. Тэр гэхдээ бас ангаргийн төсөл чинь сонгогдсон байгаа хаа. Ер нь эхний нисгэгч нар тийм баг. Залуудаа сонгогдсон нөгөө нэг биеийн юуны бэлтгэлийг хийж чаа. Сансрын нисгэгч хүн чинь хамгийн гол нь нөгөө нэг биеийн чанга байхаас гадна сэтгэл зүй маш чухал ерөөс. Тэр чинь юу ч магадгүй. Хэдэн сар нэг өрөөнд тугч чинь гэдлээ. Тэр нарийн ширээний мэдгүй. Тэр бэлтгэл байсан шүү тэр. Ямар ч гэсэн ингээд хугацаагаа уртсгаад байгаа юм л. Багаар ингээд дасгаад ганцаараа ингэ байлгаж. Тэр чинь нэг хүн явахгүй 3 4 хүн явах байлгүй тийм. Нэг хүн ч явуулж болохгүй л дээ. Нэг хүн бол солиорхон тодорхой гэдэг байгаа шүү. Заавал нэг хүн бол заавал солиорно гэ. За тэгсэн ингэ тийм байна. NASA-гийнхан биш үү? Сансарт ингэ ажиллаж байгаа. Одоо роврууд ч юм уу, хөлгүүд сансарт ISS-д ажиллаж байгаа ч юм уу. Тэднийгээ бүгдийн одоо яг ажилтдаг хөлбөрийн дэлхийд дахиад нэг хийдэг юм байна.
одоо жишээлбэл энэ аяга нэг юу байлаа гэж бодлоо нэг төхөөрөмж байлаа гэж бодлоо. Тэнгүүд энэ аяга яг хоёр хийдэг юм байна. Тэнгүүд энэ сансар төчөө хөвдөрч штэ. Тэнгүүд нөгөө ахын сансар нисгч чинь за энэ чинь ийм болохоо байлсан байна гингүүд. Нөгөө энд байгаа хөлбөр дээр ажилладаг байхгүй. Тэгээд яг нөгөө тэр сансар нисгчд байгаа төхөөр юугаар багжаар нөгөөтөө ингэ засаад за наадах ингүүл ажиллах юм байна гэдэг ийм даварчлага өгдөг юм. Тэгээд тэгэхээр энэ Марс дээр байгаа бүх төхөөрөмжүүд дэлхийд нэг хөв байгаа. Тэнгүүд манайх чинь нөгөө хин чинь бүр тэр матам чинь бүр дээр юм гаргаад ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг яг NASA-гийн юунаас агуулгаас гаргаж ирээд тэгээд яг тэрийг ажилуулж туршиж байгаа байхгүй. Энэ бас нөгөө дүрм юм шиг байгаа юм. Контакт дээр бас гардаг шүү дээ. Ерөөсөө ямар нэгэн сансрын технологийн юм ямар нэгэн нөгөө дэлхийг орхидог юм хийгдэж байгаа л бол наадах чи 2% идэв тий. 2% хийхгүй л бол болохгүй. Гэхдээ угсаа аргагүй л тий. Энд чинь нөгөө сансар гэдэг чинь бидний одоо жишээ нь Марс руу явж байгаа зүйл бол дэлхий дээр заавал тийм байх хэрэгтэй шүү дээ тий. Яг тэр өөр орчинд өөр одоо нөхцөл байдалд орчхоор юу гарч болохыг тооцоолоход маш хэцүү тий. Тэгэхээр магадгүй ингээл төрөүний аягийг дэлхий дээр ингээл аяг хагардаг нэг хитгэх юм байла гэж ангираг дээр оцсон чинь санаандгүй байдлаар нэг утгагүйгээр хагарчвал яг. Мэдээж байгалийн хуулиуд байгаа. Гэхдээ тэр чинь ямар нэгэн комплекс зүйл систем болчихж байгаа учраас юу болох юм мэдэхгүй байхгүй тий. За энэ дээр бас нэг юм их харуулсан гэж бодоод байгаа. Энэ кинон дээр хүний аим гэж ямар үнэтэй юм бэ гэдэг. Чим бол за нэг хүн гайгүй штэ гэдэг өнгөрчгөр байхгүй тий. Зэрлэг нийгэмд бол тий. Бүх холбоо харилцааг нь унтраагаад тэр хүн хизээч байгаагүй юм шиг нэрийг нарилгаад тий. Энд маш олон сая доллар маш их хугацаа зарцуулж нэг хүний амийг аварж байгаа. Тэгэхэд дэлхийд дээр ч хичнээн хүн өдөрт насурж хичнээн хүн төрж идэг байлээ тий. Энэ зүгээр байгалийн нэг үзэгдэл дэлхийд дээр сая-саяараа болчиход ийм үйлдэл байхгүй. Үйл явдал байхгүй тий уг нь. Тэгсэн чинь үгүй. Бидэнд түүнийг аврах боломж байгаа л бид аврах хэрэгтэй гэдэг. Тийм heroic баатарлаг тийм одоо үйлдэлийг бас харуулж байгаа гэж хараад байна. Тэгээ яг уул нь бол ингээд харах юм бол бас нөгөө хүн төрлөختөн хүнийгээ аварж байгаа их гоё үйлдэл л байна тий. Тэнд ганцаараа ингээд хайчихгүйгээр яг ингээд бид нар ангаргийг бүрэн колончлж байгаагүй байгаа юм чи ангараг бол бидний хувьд одоохондоо харийн гариг хэврээл байна шүү дээ тий. Харийн одоо орчин одоо гадаад руу очно гэдэг. Гэтэ гадаад очих юм хүн байгаа л ангараг дээр чи юу ч байхгүй тий. Тин шороолоо. Тэгэхээр чин тэнчэнээс хүнийг аварна гэдэг амар чухал. Хүн төрлөختөн хүнээ аварж ийн гэдэг гоё мессеж л байна. Яг хоо нөгөө бодлын амар одоо эдийн засаг юуны хувьд их аюултай л үйлдэл болж байгаа юм тий. Тэгээд би энийг ингэж бодцоод дараа нэг зүйлт холбоот улсын үед нэг үйл явдал болж исэн санагдаад. Шумбагч живдэг үү? Биш ээ. Нэг намын нэг ой боллоо да. Тэгсэн чинь заавал сансарт хүн нисэх ёстой гэд. Тэгээд нэг сансрын хөлөг соёуз эдэнчүүлээ. Туршаад ерөөсөө амжилттай болдог. 3-4 туршаад бүгд дэлбэрээд. Тэгээд намын ойн болцсон. Тэнгүүд яг нэг нисгчийг олзолж яваад нисгэж байгаа байхгүй тэр. Тэгсэн чинь хамгийн харамсалтай нь яасан гэхээр нөгөө хөлөг нь амжилттай хөөрцөн. Сансарт гараад даалгавраа биелүүлсэн. Тэгсэндээ буцаж явахдаа шүхрэн задраагүй байхгүй. Тэр шүхэр задартлаа тэд нар туршилт хийгээгүй гэсэн үг байхгүй юу? Тэр хэмжээнд очиагүй. Тэрнээс өмнө сүнчээд байсан гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр хүнийг чи намын даалгавар заавал нисэх ёстой гэд өглөрөн шууд явуулчихсан ийм нэг юм гинт санагдсан зүгээр ягаад чи. Яг хоо тийм одоо мэдээж тэр нэг хүүдэн дайны үед бол хатуу юм зөндөл болж исэн л доо. Тэгээ одоо Чернобыль бол бас яг ийм хүний алдаа шүү дээ. Ер нь бол ингээд яг ингэж харах юм бол за нөгөө Фукушима бол байгалийн давтагдчихгүй нөхцөл байдал гэдэг зүйлүүд. Хүмүүс бас эдрийг ялгаж ойлгох хэрэгтэй. Би бас яг над түүхийг чинь сонсч ирсэн юм. Тэгээ нөгөө үлдэгдэл зүйл нэг юм жижигхэн хүний биеийн хэсэг байгаа тий. Гэтэ хүний биеийн хэсэг гэж танихын аргагүй болцсон тийм зүйлээ тий. Тэр яг хөө сансар энэгээрээ их амар аюултай систем болчихж байгаа юм тий. Явах юм бол эргэж ирнэ гэдэг баталгаа байхгүй тийм чи. Тий. Бид нар онгоцон цугтаа аялын даатгал ч юм уу янз юм хэлэгдэг. Гэхдээ энд бол дэлхийд тэр машуулуудаа туршигдаад тий маш сайн боддог мэддэг болсон систем учраас эргэж ирнэ гэдэг баталгааг бол өгж байгаа шүү дээ эйрлайнууд бол тий. Манай онгоцны одоо тий тэдэн мянган онгоц нисэхэд ийм юм байна гэдэг. Энэ баталгаануудыг өгдөг. Сансарт мэдээж хөөрж байгаа хүлгүүд дээр бид нар статистик бий болгодог. Жишээ нь 86 оны Challenger-ийн сүрлийн үеэр бол энэ 96.4 байсан. Өнөөдөр бараг 99 болсон гэл ийм юмнууд байна. Гэтэл
энэ чинь одоо стил аюултай бидний мэдхгүй зүйл хэвээрээ л байгаа байхгүй. Ингэж бодохоор бас ингээд сансрын технологи өнөөдөр мундаг хөгжсөн байна л. Бараг энэ 15 оны Martian гэдэг кинон дээр гарч байгаагаас 10 жилийн дараа өнөөдөр бүр илүү болцсон байгаа байхгүй. Martian дээр бол бууж хөрдөг юм ба бууж хөрдөг зүйлийн одоо фикшн хөлбөр байгаа шүү дээ тий пуужингийн. Өнөөдөр бол бид нар ямар ч байсан пуужинг хөөргчөөд буцаагаад авчираад буулгадаг болцсон байгаа тий. Сансар тоог хийх болцсон. Энэ хүмүүстэйг энгийн сонсогддог гэж магадгүй. Яагаад чаддаггүй юм тий. Маш хэцүү байхгүй. Тий. Нэг пуужин гэдэг бол одоо SpaceX-ийг яриа л та өнгөрсөн жилд нөгөө туршсан Falcon. Тэр чинь манай Blue Sky-аас 3 4 дахин өндөр объект. Тэгээ 40 хэдэн тонн гэдэг чинь бараг 100 автобус юуны 50 чингэлгийн хэмжээд галт тэрэгний дүүрэн нүүрс арчсан 50 чингэлгийн 50-с 60 чингэлгийн хэмжээтэй тийм хүнд юм. Тийм хүнд юм сансарт хөрчөд буцаа бууж ирчээ. За тэрийг би юм 2 гараар барьж авч байгаа тий. Гарч савхаар тий барьж авч байгаа. Тэр 2 савхан нөгөөтгтэйгээ харьцуулахад бараг 100 дахин хөнгөн юм. За тэр хоёрын хоорондох зай байгаа шүү дээ. Тэр зай одоо тэр зайд яг ингэж таарч буугаагүй л бол сантиметр зүрхэд дэлбэрэх хөхгүй тэр чинь баларна ерөөсөө. Гэтэл тэрийг тэгж тааруулаа барьж авч яах гэдэг чинь өнөөдөр технологи бидний үед ийм мундаг байна. Ямар ч сан бид нар хөргчөөд буцаагаад ямиг авчирч जैन бүр ингээ маш сайн бариад авч जैन. Энд чинь юу вэ гэхээр магадгүй сансарт аюул гарах юм бол шинэ технологийн ачаар бид нар буцааж очиж барьж аавн тий. Энэ зүйлүүд маань ингээд гайгүй одоо нөгөө нэг баталгаа өгж ийн л гэсэн үг шүү дээ тий. Тийм болж байна. Харин тийм ээ. Сансар гэж нэр. Ботхоор л ингээд сэтгэл хөдлөөд идэг. Тий. Одоо магадгүй яг Маршанч миний бодлоор ойрхон болцсон санагдаж байна. Бид нар бол нэг ойрын 50 жилдээ ангар дээр анх хүн бүхийг бол харж галах тий. Тий. Ангар дээр буугаад буцаад ирж магадгүй байх. Гэтэ одоо яг ингээд хүн амьдрах боломжтой болохын тулд тэр цөмдий гэдэг дэмжиж байна уу? Тэр бид нар мэдэхгүй л дээ. Ер нь бол экстрим тим юм хийхгүй л дээ. Одоо нөгөө хэрвээ манай үзэгч нар санаж байгаа бол Don't Look Up гэх кино хэдэн жилийн өмнө гарсан шүү дээ тий. Яг одоогийн Америкийн системийг шүмжилсэн кино гарсан ба. Тэр кинон дээр ямар мессеж амар чухал байдаг вэ гэхээр нэг юм лаг энтерпренер гардаг. За тэр хүн маань яг жинхэнэ сайенсийн өгүүлэл бол хэвлүүлж үзээгүй. Гэтэ нэг юм лаг хөөх юм хийсэн. За тэгсэн чинь энэ нөхрийн сансрын хөлөг бүтлгүүтдэг байхгүй тий. Нөгөө талд гол дрон юу хэлдэг вэ гэхээр чи мундаг хүн байж болно. Гэтэ чиний судалгаа чинь peer review буюу бусад судлаачаар шүүмжлүүлсэн байх ёстой шүү дээ гэдэг. Нөгөөдөл нь тоодгуудыг нөгөөдгөнд итгээ тэгээ балардаг тий. Тэгэхээр энэ terraform хийхдээ цөмийн бөмбөг хаяа гэж байгаа бол тэр бол одоохондоо critically бусад peer review судалгаанд яг ингээ ороод ингээ юм байж болно гэсэн юм байхгүй. Энэ бол зүгээр гоё фантаз санаа байхгүй. Ерөнхий. Тийм. Би чиний юуг асуусан байхгүй юу? Тэр бол болохгүй. Болохгүй тий. Тэгмээргүй байна уу? Тэр юу гарахыг таамаглах боломжгүй учраас хэрэггүй. Тий. Тэгээд тэр чи үр дүн нь бол хэдэн мянган жилийн дараа гарах юм болж шүү. Тэгээд чи ер нь цөмийн зэвсгийг ямар нэгэн байдлаар одоохондоо тэгж ашиглах бол нэг сайхан санаа биш үү? За адилхан л бодолтой яваа юм байна тэгвэл. За баярлалаа билгүнэ. Баярлалаа. Хоёрын хугацаа дуусчлаа. Гоё кино ярьдлаа. Яг ингээд төөрчих юм бол би ингэж боддог байхгүй. Гэрээ санах гэдэг штэ. Гэрээ санах гэдэг их сонир ойлголт юм байна. Жишээлбэл би өнөөдөр нэг найзандаа хонлаа гэж бодъё л дээ. Тэнгүүд би гэрээ санцсан байна. За би тэгвэл гадаад явлаа гэж бодъё. Тэгвэл би гэр гэдгээ би Монгол улсаа гэж бодчихсан. За би тэгвэл саран дээр очичлаа гэж бодъё. Би тэгвэл гэрээ санаж ийн гэд би дэлхийг санах байхгүй. Тэнгүүд би санчир дээр байлаа гэж бодъё л дээ. Тэнгүүд би гэр гэж сараа хараад би энэ миний гэрээ нэг хэсэг гэж бодно шүү дээ. Гэх мэтчлэх сонир ойлголт байдаг юм байна. Тэнгүүд би Мат Амины тэр дүрийнх нь юуг санаж байгаа бол гэдэг дээр их гайхсан. Тэгээд ч их олон цар ганцаар болж байгаа шүү дээ. Тэг яг хөө ингээд харахаар сансрын технологийн нэг бидэрт өгөх амар гоё юм нь юу вэ гэхээр бид нар өөр гаргийг эсвэл өөр нарны амийг колончлохоор бидний гэр гэдэг бол энэ нарны амиг бүхэлдээ болох байхгүй юу. Эсвэл бидний гэр гэдэг бол энэ дэлхий болно. Нөгөө Боз олдрын Монголд ирэхэд саран дээрс дэлхий ямар харагддаг вэ гэдээ яриа явж байгаа юм тийм. Тэгсэн чинь надад тэр хариулт их гоё байсан. Карл Сагнус нэг өөрийнхөө номон дээр ашигласан байдаг. Тэр юу гэдэг вэ гэхээр саран дээр очиод дэлхийг харахад тэр гариг те чиний яг эрхийн хурууны хумсаар халахалчаар тийм хэмжээтэй л харагдана.
Тэгвэл тийм жижигхэн зүйлэн дээр чиний мэддэг бүх зүйл байгаа гэж бодохоор бид нар энэ нарыг харилцахаас өөр аргагүй. Тэр яг гоё үг байдаг. Тийм байна. За баярлалаа Бэлгүнэ. Баярлалаа. За кино шинжлэх ухааны нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хөтөлбөрийн Од Мөндөр радиогоор хүрлээ. Физикч Бэлгүндээ баярлалаа. За дугаарыг хэлбэр хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банкын мэдтгэлээ. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяр таа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.